За эхлээд функцийнхаа өсөх буурах завсар нь болох байгаа. Тэгээд уламжлалаа ашиглаж өсөх буурах завсраа олоод тэгээ хоёрдугаар талаар локал минимум максимум цэгээ олоод тэгээд дотор гүдгэр байх завсар хэрэглээ цэгээ. Энийг чи засцсараа хонгорцуулаа. Тийм засцсан. За зөв. Засцнаараа ярьж байна тий. Аха хотгор гүдгэрээ тэгээд нөгөө юм дээрээ график дээрээ ойлгомжтойгоор оруулсан. За хотгор гүдгэр гэдэг нь бол одоо чи эндээсээ дахиад уламжлал авах шүү дээ. Хоёр дээр зэрэг уламжлал энэ үү тий. Тэгээд энэ үү тийм үү. За тэгээд энэ дээр яасан. Энэ яадаг мөч юм. Энэ баахан мөчөд байна шүү дээ тий. Тийм. Нэг хотгор гүдгэр байх завсар. Энэ яадаг завсар вэ? Бид авч үзэж байгаа манай өссөн анх. Энэ завсар давж үзэж байгаа юм биш үү тий? Тийм. За энэ завсар давж үзэж байгаа. За тэгээд энэ болохоор яадаг завсар юм? Наад чинь болохоор хотгор завсар. Хотгор завсар тий. Хотгор энэ. 6-ны p-гээс 6-ны 5p-гээд энд бичээд ороод өгсөн байна шүү дээ. Тэгээд ингээд цифр өнгөтэй гарч ийн тийм үү? За зөв. Дараагийнх нь бус дээр бүгдээрээ гүдэр юм байна шүү дээ. Тий. Ингээд гүдийгээд энд бас гүдийгээд энэ болохоор локал максимум цэг болоод байгаа тийм үү? За тэгээд эдгээр дээрээ гүдгэр. Энэ дээр чи яад энийг аячих. Энийг 0-аас 6-ны p чи бас гүдэр гэж. Энэ багш ойртуулахаар яах гэдэг? Нэг бол графикоо ойртуулж харахаар нөгөө нэг хоёр улбар шарангатай байгаа. Тэгээ хоёулын гүдгэр гээ. Үгүй харин тий чи нийт авч үзэж байгаа завсар чинь 0-аас 2p завсар үсттэй. Тэгээд 0-аас энэ хэсэг завсраа чи улбар шараар будаагүй штэ гэж хэлээ дээ. За. Энэ хэсэг дээр одоо оруулж өгөхдөө ингэж оруулж өгдгий. Нэмэх нэгээд виртуал гараасаа лог гүйлтийн энэ гээд нэ эсвэл гээд энийг оруулаад өчтгий. Тэгээ чи 0-аас 0 орхоос юу юм чи одоо тэр бичигдээд байна харж тий их буюу тэнцүү x их буюу тэнцүү 6-ны p лөө 6-ны p квадрат 6. За ингээд оруулчаад улбар шарам чи нэмэгдлээ сая харсан уу? Аха. За одоо хоёлаа нөгөө жинхэнэ анхны авч үзэж яг юугаа харъя. Ягаан өнгөтэй байсан шүү дээ. Ягаан өнгөтэйг хаачих. Тэр улбар шараа будагдсан баас дээ. Харж байна уу? Ингээд гүдгэр байх мөж дээрээ чи тэр 0-аас 6-ны p гээд энд бичсэн байгаа мөртлөө энэ хараа энэ хасгаагаа эндээ оруулаагүй байлаа шүү дээ сая. Тэгэхээр би нэгдэл гээд оруулаад өчлөө шүү. За тэгэхээр энэ бол миний талаас би ингэж засаж болохоос биш хадгалагдахгүй. Одоо чи тэгэхээр өөрийнхөө талаас бичиж хадгалагдсан шүү. За яа хонгорцоолаа. За засаад оруулж. За ингээд хатгар гүдгэр олчлаа тийм ээ. Ингээд болчихно тийм. За зөв. За тэгээд GeoGebra тэмдэглэлийн даваа тал нь одоо ийм динамик юмаа ашиглаад өгөө ингээд зураг оруулж чинь бодолтой чинь тэгээд энд хүснээрээ ингээд шугам мөрий юу гэдэг энэ дээр байгаа төлөвлөд аваа ашиглаж чинь тэгээд энд хамгийн гол нь GeoGebra app маань бид нөгөө GeoGebra профайл дараа GeoGebra app-а ашиглаад хадгалсан файлаа энд холбоосоор оруулаад ирж байгаа тийм энэгээр оруулаад ирж байгаа тийм ээ тийм ээ эсвэл бүр энэгээр оруулчих юм шууд энэ дээр хийсэн наад хараад оруулчих энэвэрэл хийсэн юм окей ингээд тэмдэглэл чи ийм гоё боломжтой байгаа шүү л гэж хэлээд байгаа. Энэ дээр хоёрдугаар группийнхэн аягүй сайн ажиллаад ингээд юмуд байгаа эмгцэгцтэй хийгээд байгаа.